Ардын боловсролын тэргүүний ажилтан, хүүхдийг хөгжүүлэгч Шилдэг багш, хөдөлмөрийн хүндэт медаль, Минж Бадгарын Гантуул багшийн нэрэмжит үлгэрийн орноор аялцгаая. Үлгэрийн наадмыг өнөөдөр амгалан сургуулийн багш нар маань 9 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн Баян зүрх дүүргийн 10 сургуулийн эцэг эх багш, сурагчид оролцож шилдэгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээн өдгөө 9 жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ тэмцээнээр хүүхэд болон эцэг эх багшийн хамтын ажиллагааг сайжруулах, мөн Монгол ардын үлгэрээр хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх гэсэн зорилгын дор явагддаг. Хүүхэд хөгжүүлэгч Шилдэг багш Гантуул багшийн нэрэмжит үлгэрийн наадам маань өдгөө 9 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн үлгэрийн наадамд манай амгалан сургууль маань, баг хамт олон маань эцэг эх сурагчтайгаа хамтраад зарцааны амжилт үлгэрээр оролцож байна. За монголчууд бид эртээр үеэс эхлэн хүүхдүүдээ үлгэрээр дамжуулан төлөвшүүлж, хүмүүжүүлж ирсэн. Энэ удаагийн бидний оролцож байгаа зарцааны амжилт үлгэр маань багшийнхаа сургаалыг нэг л удаа дагаж мөрдөж чадсанаар өөрийгөө амь аварт гарч ирээдүйн сайн сайхан амьдралд хүрч байгаа тухай өгүүлж байгаамаа. Тус тэмцээний 1-р байранд амгалан сургуулийн, амгалан багийн царцаан амжилт үлгэр, 2-р байранд нийслэлийн 155 дугаар сургуулийн 7 бар охтон үлгэр, 3-р байранд 79 дугаар сургуулийн 7 бар охтон үлгэрүүд тус шалгарлаа. 7 бар охтны дүр тоглосон. Тэгээд эрэгтэй бол гайгүйсэн. Эрэж ихэ сандрал жүжиглэл гараад ирэхэд 4.2 4.4 авсан. За сайн байна уу? Би 155 дугаар сургуулийн эцэг их төлөөлж орж байгаа. Тэгээ энэхүү үлгэрийн наад маань ач холбогдол гэвэл хүүхдүүд маань цахим орчинд хөгжсөн энэ нийгэмд хүүхдүүд маань үлгэрийг сонирхох үлгэрийн орноор аялах нэгэн тийм хэлбэр олж гарч ирж байгаа нэг давуу талтай ач холбогдолтой санагдаж байна. Мөн хүүхдүүд маань ингээд өөрсдөө бие даан тайзан дээр гараа нүүр хагараад өөртөө итгэл нэмэгдээ тийм маш их давуу олон чанарууд харагдаж байгаа маш өөр өгөөжтэй сайхан тэмцээн болж байна гэж үзэж байна. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За та нар маань үлгэрийн тэмцээнд ороод сэтгэл ямар байна? Өндөр нөө амир. За ямар дүр тоглож байгаа? Ямар үлгэр тоглож байгаа? 7 бар охт. Ингээд үлгэрийн орноор аялж байгаа ингээд сургуулаа манлайлаад ингээд тэмцээнд орж байгаа даа үнэхээр баяртай байна. Би амар баяртай. Би ингээд энэ чинь анх орж байхдаа би орохгүй би ормооргүй ингээ анх бодож исэн. Гэхдээ ингээд ороход сэтгэл маш гоё юм. За баярлалаа. Амжилт хүсье. Үлгэрийн наадмыг зохион байгуулсан Багийн захиргааны нэгдлийн багш нартаа мөн өнөөдрийн үлгэрийн наадмыг шүүсэн шүүгч нартаа нийт оролцсон тохиолсон одоо аяас сурагчдаа баярлалаа гэдгийг анхаарал хэлье.